Бурхнаараа шиглүүлж төгс болгуулахыг хүсдэг бол чи үнний тал бүрийг эзэмших ёстой. Зоох шийдвэр итгэл тэсвэр хатуужэл дуулууртай байдал үнэнийг ирж хайх болон Бурхны санаа зорилгыг ойлгох чадвар Бурхны уйгашуу уйгүй санаа зорилгыг бодолцсон үзэх чадвар гэх мэт хүнийг төгс болгох хялбар биш туусан цэвэршүүлэлт бүрчин чамаас сэтгэл хайр шаарддаг чи Бурхнаар төгс болгохыг хүсвэл зүгээр л иш тийшгүй хэн хангалтгүй зүгээр л Бурхны төлөө өөрийгөө зарлагдагч бас хангалтгүй Бурхнаар төгс болгохдаг хүн болж чадахын тулд чи олон зүйлийг эзэмших ёстой зовлон толгорход чи махан бийг бодолцсон үзэхэ болж Бурхны эсрэг гомдол гаргахгүй байж чаддаг байх ёстой Бурхан өөрийгөө чамаас нөх үед түүний дагах итгэлтэй байж урдын хараа бөхөөж сарниулалгүйгээр хадгалж чаддаг байх ёстой Бурхан юу ч хийсэн чи түгээр хүснээр нь зохион байгуулж түүний эсрэг гомдол гаргахын оронд махан бие харахыг илүү үзэх ёстой чи шалгалттай тулгарх үедээ Бурхныг сэтгэл хангалуун байлгахын тулд хайртай зүйлээ орхих шаналыг твчхэд бэлэн гашуунаар ойлгоход бэлэн байх ёстой энэ л жинхэнэ хайр жинхэнэ итгэл билээ чиний жинхэнэ биеийн хэмжээ ямар ч байсан зовлон туулах энэ шийдвэр энэ жинхэнэ итгэлийн аль алийг нь чи эхлээд эзэмших ёстой махан бие сурвах шийдвэрч бас чамд байх ёстой чи Бурхны санаа зорилгыг хангахын тулд өөрийн биеэр зовж хувийн ашиг сонирхлоо хохироход бэлэн байх ёстой мөн чи зүрх сэтгэлдээ өөртөө гимшиж чаддаг байх ёстой урдын чи Бурхныг сэтгэл хангалуун байлгаж чаддаггүй байсан бол одоо өөртөө гимшиж чаддаг болсон эдгээрийн айлын чамд дутагдах ёсгүй ийм зүйлсээр дамжуулан Бурхан чамайг төгс болгоно Хэрв чи эдгээр шалгуурыг хангаж чадахгүй бол төгс болгуулж чадахгүй